үндснийхаа сайхан дээл хувцсыг өмсөд байгаа. Ямар учиртай вэ гэхээр бид Монгол бүжиг тэр дундаа бие биелгээг бол танилцуулж байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд гэх юм бол бид загчин бие биелгээг онцолж байгаа. Студид манаас хүндтэй зочд маань ирсэн байна. Бол эрхлэгч нар манаас хамтдаа дагаж хийх болно. Тэгээ соёл урлагийн их сургуулийн, за бүжгийн урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Эрдэнэ хорлоо багш манаас өнөөдрийнхөө ирсэн зочдоо бас танилцуулаад хамтдаа бие биелгээг хий тэ. За тэгээ. За манай Морин хуурч багш, Магсаржив багш, соёл урлагийн их сургуулийн, бүжгийн урлагийн сургуулийн концертмейстер багш. За манай бүжигчин болвол манай бүжгийн урлагийн сургуулийн төгсөгч. Тэгээд одоо болохоор Агсал Хулай гэд өөрийн гэсэн энэ сургалтын төвийг ажилуулад бие биелгээгээ одоо түгээн дэлгэрүүлэхэд ийм хувь нэмрээ оруулж явж байгаа ийм багш байна. Тэгээ манай бурмаа болохоор өөрөө бас өв тээгч. Бие биелгээний өв тээгч тийм. Тэгээ манай төгсөгч ийм бид гурав ингээд загчин биелгээгээ заая да. За баярлаа. За эхлэх үү? Юунаас эхлэх үү? За загчин их гоё юм сонирхолтой биелгээ гэдгийг их онцлог. Бусад ямар ч угсаатны бүлэгт бол энэ биелгээ байхгүй. Энэ болохоор хуруу биелгээ. Тий. Загчингууд маань одоо тий хүний хуруунасаа эхлээд бүхэл тохоо, бугуу, мөр бүх энэ үе мөчн маань биелэх ёстой гэж үздэг. Тэгээ биелгээ маань хуруунаас эхэлнэ гэж үздэг. Тэгэхээр одоо хуруу биелгээ хийх үү хэдүүлээ. За тий. Тэгэхээр хуруу биелгээ маань ингээд чихчийн хуруунасаа эхэлнэ. Өө тий. Сайхан биенээсээ жоохон хөндөй ингэж барьж байгаа. Тэгээд чихчийн хуруутаа нийлүүлнэ. За дараа нь 7 уур хуруу. Дараа нь дунд. Одоо 7 уур хуруу, эрхийн хуруу. Ингэн. Нөгөө хаялга бас яг л байгаа. Тийм. Тэгээд нөгөө биелгээний маань цоглог хаялга явна. За тэгээ ингэж дуусчаад одоо баруун гараа ингэ сайхан нийлүүлж хуруунуудаа ингэ өндгийг нийлүүлж байгаа. Одоо эрхийн хуруунаас эхлээд ингээд энийгээ ингээд бас ингээд явна. Алгаа дээш нь доош нэргүүлээд ингээд. Тий. Энэ их сонирхолтой. Тийм ээ. Хурууны биелгээ. Тэгээ энэ биелгээ болохоор бас нөгөө их одоо энэ хурууны өндгөнд чинь нөгөө хүний мэдрэлийн төгсгөлүүд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ хурууныхаа өндгийг их сайн дарж ингэж биелж өгөх юм бол хүний эрүүл мэндэд бас их ач холбогдолтой байх нь шүү дээ, тий. За хэлүүлээ манай хөтлөгчд бол одоо биелсээр гаад одоо биелгэн дээр ямар судал хийдвэ гэдэг мэддэг болцсон байна, тий. За тэгвэл сайхан дахимцгаараа суунаа. За дахимцгаараа суудгаа бүр мэддэг болцсон. Загчингууд бол энэ дахимцах юугаар. За тэгээд хуруу биегээ биелэнгээ мөгөө мөрөө сайхан цохиж өгөх нь байна. За Магсаржив багштайгаа явах уу гэдүүлээ. Тэгээд нөгөө ингээд ясгоогоо хийн штэ. Та нар бүр одоо мэддэг болцсон байна штэ. За явах багшаа. За ясгоогоо. За чихчийн уруу. 1. За одоо нийлүүлж байгаа. За чихчийн уруу эхэллээ шүү дахиад. За одоо баруун гараа нийлүүлж байгаад яах вэ? Хуруунд дараа. Өндгөө сайн дарж өгнө. Мөрөө сайхан биелж өгнө. За дуусгая хэдүүлээ. За яста мандаа биелж штэ та нар. 6-7 нэг явж шүү дээ. Аргагүй тэгвэл яста аргагүй. Тэгэхээр манай бурмаагийн маань өвөө бааст гэдэг одоо загчин биелгээний өв тээгч баастгаа бол яг энэ хуруу биеэрээ их алдаршсан ийм хүн байгаа. Тий манай ба. Юу. За хэдүүлээ яах вэ? Дахиад нэг явчих уу? Яах юм уу? Дараагийн өөр юу яах вэ? Дараагийн руу орох юм уу? Дараагийн руу орох юм уу? За саяныхыг нэг давтаад баг. За дахиад яг тэгээ. Сайхан ингээд дарж өгнө шүү дээ. Тэгэхээр манай та нар одоо ингээд 6 удаагийн нэвтрүүлэг хийсэн юм чи их анзаарч авах биелгээ маань нэг орон зай шаардлагагүй. Тийм болохоор одоо танаа зургтыг үзээ сууж байгаа үзэгчд маань ч гэсэн одоо баг диван дээрээ сууж байгаа ч гэсэн бид нартай хамт ингээд биелж болохоор байгаа шүү дээ. Харин тийм байна. Яг ингээд суусан хэсэгтэй. Манай ахмадууд бол ялангуяа ингээд өндгөө сайн ингэж мэдэрч ингэх юм бол одоо нөө эрүүл мэндэд нь маш их сайн байх нь шүү дээ, тийм ээ. Багшаа ийм байна. Сая ингээд хурууныхаа ерөнхийдөө ингээд биелж байгааг ерөнхийдөө ингээд сурчлаа. Тэгэнгүүт та нэг хальт харуулахгүй юу? Мөртөөгөө яаж хослуулад юм? Тий. За одоо суудлаа сайхан мэддэг болцсон байгаа. Загчингууд, торгуудууд маань яг сайхан ингээд өвдгөндөө нөгөө өвдгөө хийгээд ингээд дахимцаа судал. Тий, их хэвтэйгэн судал. Та нар одоо их мундаг сурцсан байна шүү дээ, тий. За тэгэнгүүт одоо яг их нарийн заах юм бол одоо мөр их чухал биелгэнд тийм ээ. За хэдүүлээ ингээд авчи. Тий ингээд тагшаагаа тулаад тэгээд мөрөө урагшаа оруулъя. Баруун мөрөө урагшаа.
Бүр ингээ барихад ингээ баригдахаар. Ингээ мөр урагшаа ороход тохоогоо хоошоо. Тохоо нь ингээд орчвол нөгөө мөрөнд харагдах байж шүү дээ, тий? Инкинэ. Энэ болж байгаа шүү. Яг. За одоо нөгөө мөр рүү орох уу гэдэлээ. Нөгөө мөр нь орохоор нөгөө тохоо нь хоошоо, тийм ээ? Тэгээ эхлээс нь ингээ удаан хийж сурна. За манай багш татаараа. Бид нар мөрөөнийхөө биелгээ хийгээд. За раста. Өстө болж штэ. За одоо ч огцом чах. Болчин. За одоо хуруугаа оруулна штэ. Чигчээ уруу. Ядам уруу, дунд уруу, долоо уруу, эрхийн уруу. За одоо яах вэ? Одоо нэг гараа. Хоорондоо харьцаад өгөрөө. Тий. Маш гоё ингээ хуруугаараа тоглоод биелчих нэ ш. Өндгөө сайн дарна. За дуусах. За баярлаа. Магсарч багшаа хоор. За хөлөрч шиг. Мөр ороод ирсэн чинь хөөс саажаад гэж шиг. Тэгэхээр манай одоо ахмадууд маань ер нь ямар ч насныхан бол те. Бараг та нарыг ингээ зурагтаа үзэнгээл ингээл сууж хахад одоо өстой нөгөө хоёрын шар ус хөөрөхгүй даралт нь ихтэхгүй ийм ач холбогдолтой ахна шүү дээ манай биелгээ чинь тийм ээ. Ийг бол доо танаа галтгоонд савх байгаа лөө. Хэдүүлээ савхтаа биелгээ их үү? За тэгээ. За нэг бол савхтаа би нөгөө савхтаа биелгээний талаар ярьсан тийм ээ. Тэгээ. Савхтаа биелгээ бол загчин л байгаа тий. За баярлалаа. За манай бурмаад бол өөрт нь биелгээ ба. Тий. За тэгэхээр хэдүүлээ ингээд хөө манай бүжигч багш бурмаа маань эхлээд савхтаа биелгээ. Тийм. Тэгээд нөгөө жороомор биелгээ хийгээд үзүүлээ тий хөө. За тэгээ. За. За энэ өөрийг. За. Оин дөрөвч. Ямар гоё юм бэ? За бурмаа юм бэ. Энэ багшаа ингээд олоолаа бүжиглүүл илүү гоё юм байна те. Та 2 сая хоршоод ирсэн чи бүр гоё байж. Бүр юм сүртэй авчих. Би бол бүжиглэх ясгүй байсан байхгүй юу? Тэгэхээр нөгөө жороомор ингээд манай магсар багш хуурын татлаа ингээд татхаар яалт ч өөр ирэхгүй ингээд бэлбэр санагтаад сэтгэл огшоод гараад ирж байгаа. Тэгэхээр манай магсарч багш та бүхэн ямар хуур бариад зогсож байгааг харж байна уу? Харж байна. За ямар хуур вэ? Морин толгой байна уу? Тийм байхгүй. Тэгэхээр юу гэж нэрлэх вэ? Морин уур гэж нэрлэх үү? Биш. Тэгвэл нөгөө ойрд монголчууд ойрд монголчууд маань ихэл хуур. Ихэл хуур. Яг ингээд манай магсарч багш хараад юутай? Ширэн цартай. Утас нь чавцсан нь бол одоо яг морин уурныхаа сүүлээр хийсэн. Яг одоо натур оригинал юм
икл хураа барай сууж шүү дээ. Хорны Тэгэхээр хувьд дууралт нь хүртэлх гоё өөр бод. тийм байт болчихж байгаа. Сонирхолтой тийм ээ. Ялгаагийн нэр танилцуулахгүй та яг дөрөв угсаатны бас бүжиг дээр бидэнд бас сайхан аялгыг хишүүлсэн. Тийм учраас ер нь ингээд угсаатан дотроос өнөөдрийн зааж байгаа энэ угсаатны хувьд гэх юм бол бас яг аялгауны хувьд ер нь хэр онцлогтой байт юм бол. Эхлээд одоо ихэл хөгжим байдлаар маш товчхон хэлчихв. За тэгээ. За энэ толгой хэсэг нь болохоор энэ чандман гэлбэртэй гэж байгаа. За тэгээд энэ болохоор нөө цацлыг бэлэгдсэн гисэн нүд бүхий цацлыг бэлэгдсэн одоо. За тэгээд энэ дээд доод хоёр чих. Энэ иш гэж байгаа. Энэ болохоор нөө хялгас, бүдүү нарийн хялгас. Энийг болохоор дээд доод маар буюу тэвх гэж ярьдаг. А энийг болохоор нум буюу хөвч гэж ярьдаг. Бас өөр байгааз. Тийм байх. Нэшлүүдийн хувьд бол өөр. Тэгээд одоо энэ ихэл хуурын одоо үүссэн эхлийн талаар одоо судалсан судлаачдын талаар одоо товчгой мэдээлэл өгөх юм бол баядын одоо угсаатны зөв судлаач цагаан кичиг болон угсаатны зөв судлаач амгалан нарын эхлийн талаар судалсан судалгааны домон хоорондоо таарсан байдаг. Одоо жишээ нь бид бүхний одоо хоорондоо харилцаж байгаа энэ хэл одоо эхийн хайр инэрлийг илэрхийлсэн харилцааны их хэл. Тэгвэл хөгжмийн энэ хоёр чавхнаас гарч байгаа аваа их хэл юм байна гэж. Тэгэхээр одоо их хэл гэж хэлэх нь зүйтэй гэж ингэж судлаачд үзэж байгаа. Тэгээ одоо өнөөдрийн зааж байгаа загчин одоо угсаатны бүлгийн татлагын онцлог гэх юм бол ихэвчлэн одоо нумны одоо өчтөр ярьсан одоо холбоос, акцент, хавралт таталт, огцом таталт, гэгэргээ таталт гэх мэт тоглох аргуудаараа өөр нэрлэгддэг. Ийм аргуудаар тоглогддог. Тэгээ хурууны дам болон давхар цогцолтоор тоглогддог. Тэгээд хөгжмийн хэмжээний хувьд 8-6 хэмжээтэй тоглогддогоороо бас ялгаатай. За ястогоо мэдээллийг та бидэнд бас өглөө. Сая анзаарсан чи манай бүжигчний энэ гутал нь их өөр харагддаг. Тийм тэгэхээр манай нөгөө торгуу загчингуудын гутал нь их онцлогтой. Тоохуу гос. Тийм загчин торгуудууд чи ер нь ховд амигт тэгээд одоо булган сум, алтай сум, уянч сум гэдэг чинь ойр зэрэгэлдээ оршдог байхгүй. Тийм болохоор ингээд соёл нь ийм адилхан ийм гутал өмсдөг. Тоохуу гос. Ингээд юугаар хийсэн? Манай бурмаа үзүүлдэ. Эсхийгээр хийгээд тэгээд доод цариг нь болохоор шир. Гэт энэ маш их өвлийн цагт дулаахан зуны цагт болохоор их сэрүүхэн. Ийм онцлогтой. Тийм. Ийм их сонин. Тэгээ биелэхэд үнэхээр одоо зөөлхөн болохоор их тохиромжтой тийм ээ. За. За одоо савхааныг барьж сурья гэж. Ой та нар аль хэдийн барай сурцсан юм шүү. Харин зүг барьж ийн үү багш. За энэ нөгөө юу ядам хуруу штэ. Ядам хурууныхаа доогуур ингэж оруулаад. Тий. Ядам хуруугаараа савхаа ингэж атгаж барих нь тийм ээ. Нэг савхаа. За нөгөө савхаа болохоор энэ дунд хуруу, долоовор хуруу хоёрынхоо голоор ингэж оруулаад тэгээд долоовор хуруу, эрхийн хуруу хоёроороо ингэж барих нь байна. Ийм шүү. Манай Ингээ барьж манай байгаа. яг болж байна. Юу жоохон ингээ урагшлуул хэвтэх. За. Тэгээд За яжгаар. ингээд дуурах хэвээр. За чанга дуурна тийм ээ. Тий. Хорондоо жоохон хатгач. За яжгаар. Хоёулаа болдгоо. Тийм бид хоёр. Энэ хараа энэ ингээ болчихсон шүү дээ. Болоод гэсэн юм а яач вэ? Манай их олдих болцсон. Одоо тэг зүүн гарынхаа яаж хийх вэ? За. Яг адилхан. Баруун гараа хийх. Яаж хөдөлгөөд байгаа хүлээ. Энэ зүг барьсан чи оруулаа. За. Ядам хуруугаараа ингээд авцгаа. Энийг За энийг болохоор энэ голын хуруунтаа энэ голд. Тэгээд нөгөө долоовор хуруу нөгөө хуруугаа юм. эрхийн хуруу хоёроо ингэж өгнө шүү дээ. За Тэгэнгүүтээ дээрээс нь. Оо за зэрэг. За Тийм шахаа ингээ урагшаа ангууд байгаа. Сурцсан шүү. Одоо зүүн нь яах вэ? Энэ эрхийн хурууныхаа ингээ дээгүүр гарч. Ингээ. Баруун тал бүр болдоогүй. Ингээ. Тэнгуут. Энэ юм бэ. Ингээд Оруулаа. Энэ тий. Нэг дээгүүр гараад. энэ хоёроо ингээд энэ хоёр хуруугаараа. Энэ. Тэгээ болчлоо шүү дээ. Оо за. За хэдэл одоо ингээд савхаа барай. Зүүнийн хөдөлгөөний гэдэг жоохон хэцүү. Та хэд ямар харин миний хаалт юм хөдөлдөг байхгүй. Бид нөгөө баруун гараараа бичдэг нөгөө баруун гар нь нэлээд юу өсөлттэй байгаад юм тий. Зүүн гар жоохон ажлын оролцоо жоохон тааралтай. Тий. Тэгээд одоо бүгдээрээ эхлээс нь бол ингээд цохоос урчих нь байна. Чимээ гаргаад химнэл цохоос урчих нь байна тийм ээ.
За одоо яах вэ гэхээр нөгөө суудлаараа суугаад Хэмцээ суудлаараа суугаад. тийм. Тэгээ одоо нөгөө мөр маань оролцсон шүү дээ. Бид нар мөрөө игээ сурцсан те. Тэгэхээр эндээсээ 2 удаа. 1 баруун талаасаа. Оо, 1 2 зүүн талаасаа 2 1 2 1 2 оо 1 2 одоо тэгээ хоорондоо харьцаж болно ингээд гоё ингээд тоглоод нэг хийгээд тийм ээ за нөгөө Ингээд зөрүүд. за Одоо зүр. за урдаа барь За. нөгөө за ингэж барьж аваад нэг мөрөөрөө хий 1 2 мөрөө зөхөө тийм ээ болж байна Нэг уулыг чадаад байгаа шүү. яг өстө манай Чадчихна уу багшаа? хөтлөгч өхөө өстө гоё шүү дээ мундаг бүжгэлжсэн юм шүү Гүй ээ. Нэг өсөлтөө юм тий. Эсвэл дээгүүрээ ингэж гоё тоглож болно. Ингээ наалж байгаа тоглож болно. Манай хөтлөгч охин дахиад ингээ биелдэ хоёлаа. За. 1 Яна. Үгүй Ой. чи яг биелгэний мөр яг ингэж тавхгүй. Тэг яг болж байна. Тэг. За баярлалаа. Хүчтэй их үйдэлээ. За тэгээ. За тэгээ. За тэгээ магсарагшаа явлаа. За урдаа. Мөрдөө сайн хөдөлгөж өгнө. Огцом зохин. За хоорондоо харьцъя. Хоёр хоёроо. Ирэхэд тэртэй. За нөгөө тал руу хүмүүстэй. За ийсээ. Дэше өргөн. Гахаж үгүй. Болж. Дахиад нэг давтчихъя. За гай ганхаж өгөөрөө. За. Баярлалаа гэж. Яа. За ингээд сахтаа биелгээ сурчлаа штэ. Харин тийм л тоо сонирхолтой юм байна. Савх маань сүултээ аль хурууны доор яваад байгаа гэж мэдээ. Дуу чимээгээд яг гоё гаргаад их юм бол боломжтой. Тий, яг нөгөө хөгжмийнхаа ихл хуурийнхаа татлагны юугаар хэмнэлээр ингэж зэрэг зогч хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр биелгэнд мөр их чухал байна тийм ээ. Тийм байна. Тэгэхээр нөгөө би түрүү хэлсэн шүү дээ манай биелгээ маань одоо гэрийн нөхцөлд хийхэд хамгийн их тохиромжтой тийм ээ. Нэг орон зай шаардаад байхгүй одоо ингээд ийм цар тахлын үед гэр гэртэй байгаа үед бол ингээл сайхан биелгээгээ хийгээл мөр далаа хөдөлгөөл ингээд ах юм бол эрүүл байх үндэс болох нь шүү дээ. Тэгээд ер нь энэ биелгээ маань бидний өвөг дээдсээс бидэнд одоо өвлөгдөж ирсэн их үнэтэй ийм өв соёл болохоор бид нар энэ үгээрээ хичээллээд тийм ээ ингэх маань бол манай залуу үеийн хувьд бол их эрхэм үүрэг гэж би ингэж боддог. За маш их баярлж байна. Тэгээд бидэнд хамгийн гол нь ингээд нэг цувралаар бас яг энэ талын мэдээлэл өгж байгаад төлөөх баяртай. Бид нар ч өөрсдөө бас яг энэ ардын сайхны урлагуудаа язгуур урлагаар сайхан мэдэх ёстой. Тэгээд цааш залуучууд маань бол одоо бүр ялангуяа сайн суралцах ёстой болов уу гэж бидний хувьд бол ойлгож байна. Яг зөв. За маш баярлалаа та гуравтаа. За баярлалаа. Биднийг оролцуулсанд. Сайхан нэвтрүүлэгтэй. За баярлалаа. Тэгээд бид ингээ багш нартаа ингээд ёсолж болно тий? Багш нартаа ингэж ёсолж болно тий? За бид нар бас ингэ сонсчихно. За нэг. За баярлалаа. За.